Мэдээ үргэлжлэж байна. Улсын хурлын хууль зүйн 1020 оноос үе тэнгийн дээрлэгчлэлтийн асуудлаар хууль эрх зүйн орчныг судлах өөрөө бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг нь дээрлэгчлэлтийн тохиолдолд оногдуулах хариуцлага болон бие даасан хууль батлах шаардлагатай эсэхийг судлана. Мөн үе тэнгийн дээрлэгчлэлт үйлдсэн хүүхдүүдэд эрүүгийн хариуцлагаас илүүтэй эцэг эхийн хамт албан сургалтад хамруулах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцэж байна. За үе тэнгийн дээрлэлтээс өрсөлдсөн сэргийлэх энэ төрлийн гэмт үйлдэл гарсан тохиолдолд хариуцлагын болон сэтгэл заслын тусламж үйлчлэгээ үзүүлэх шийдлүүдийг тус ажлын хэсэг судлах юм байна. За гэхдээ гишүүдийн зүгээс үе тэнгийн дээрлэлтэнд бүлэглэн үйлдэгдэх хэв шинжээг нь харгалзан үзэж шинэ зохицуулалт нэмэх, харин эрүү зөрчлийн хуулиудад ялын бодлогыг хэд чангаруулахгүй байх ёстой гэлээ. Зөвхөн дээрлэлт үйлдсэн хүүхдийг эцэг эхтэй нь хамттан зам төлөвийн засаг сургалтанд хамруулах ёстойг онцоллоо. Зүгээр бие даасан хуультай байх үгүй юу? Олон жижиг хуулиудаар яг хууль хэрэглээний явцад бол бас жоохон хэцүү байдаг. Уг нь ээж аав нарт бас нэг хуулийг хараад ч юм уу сургууль хүмүүжүүлэгчд нэг хуулийг хараад явхад их амар. Хүүхдийн эрхийн тухай хууль дээр яг нэг бүлэг оруулж болох боловч за бас яг зүгээр бие бол нэг 20 зүйлтэй хууль бол боловсруулсан байдаг. Нэрэл эцэг эхчүүд өөрсдөө оролцохгүй бол энэ жишээлүүд шийдэхэд маш хэцүү. Үе тэнгийн дээрлэлт гэдэг чинь одоо хүүхдүүд ерөөсөө томчуудаас сурж байгаа зүйл шүү дээ. Эдгээр бие бинийгээ дээрлэгдэг учраас, эдгээр бие бинийгээ бүл иддэг учраас бид нар ч гэсэн адилхан болно гэсэн тэр байдлыг томчуудаас суралцж байгаа байхгүй. Хүүхдүүд гэдэг чинь өөрсдөө алддаг, дараа нь бие бинийг ойлгодог, уучилдаг, эргээд найзууд болчдөг. Энэ жил жишээлбэл өнгөрсөн жил зодтолж байсан хоёр чинь өнөө жил маш сайн найзууд болсон явж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нь жишээлбэл тэр хүүхдийг энэ хүүхд одоо бүл идэгч гээл баахан хард хамаг дараал тэгэл тэр хүүхд энэ жил өнгөрсөн жилийн амиг мартсан байжсэн чи томчууд бид нар өөдөөс нь баахан хувийн эрэг дээр бүртгэл үүсгээл хард хамаг дараал гэтэл энэ бүх юм нь айл хэдийн хард хамаг дарцсан байвал энэ хүүхдүүдийн ирээдүйд цаашлаад алдаагаа засаад хүн болгон алдсаар байж байгаа л хүн болж байгаа шүү дээ ер нь тийм биз дээ. Тэгэхээр ийм эрхэнд бас халдах ийм хуулийн зүйл залтын тухайд бол ерөөсөө энэ ажлын хэсгийн гишүүд бити яриасаа гэж бодож байна. Зөвхөн хилцүүлгийн үеэр сургуулийн өмнөх боловсрол болоод ерхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөр багш нарын харилцаа хандлагыг давхар анхаарах шаардлагатай гишүүд санууллаа. Энд ч одоо томчуулын тойлж штэ тийм ээ. Тий. Одоо хүүхд гэдэг бол тэгэхээр ганц нэг бичлэг энтрийг харж байхад бол юу юм бэлээ штэ тэр бүр 2 настай 3 настай хүүхдүүдийг тэр цэцэрлэгийн одоо сургуулийн өмнөх боловсролын ажилчид албан агчид нь одоо харьцаж байгаа харьцааг нь харахад бол ганц нэг одоо бичлэгтэй газар л мэдэгдээд байгаа юм л да. Тэнд чинь тэгээд суулгацсан сандал дээр суулгаад нөгөөтгий нь одоо скотчцсон тэгээд зодод нүдж байгаа. За гэхдээ багш нарын ёс суртахуун зам төлөвийн асуудлыг давхар судлана гэвэл тус ажлын хэсгийн эрхлэх ажил хэд өргөн хүрээг хамарч цаашлаад үр дүнгүй болох эрсдэлтэй учраас зөвхөн үе тэнгийн дээрлэлт үйлдэгдэхээс өрсөн сэргийлэх болоод үйлдсэн тохиолдлуудад хариуцлага тооцох асуудалд л төвлөрөхөөр болж байна.